Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний relative clauses буюу утгыг тодтогох өгүүлбэрийн тухай дэлгэрэнгүй авч үзэх болно. Эдгээр өгүүлбэрүүд нь таны яриа болон бичгийн хэлийг илүү баялаг, тодорхой болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингээд хичээлдээ орцгоё. Relative clauses буюу утгыг тодтогох өгүүлбэр гэдэг нь өгүүлбэрийн гол утгыг тайлбарлаж, нэр үг эсвэл төлөөний нэр үгийг тодгодог хамаарах өгүүлбэр юм. Энэ нь бидний ярьж буй хэн эсвэл юуны тухай нэмэлт мэдээлэл өгдөг ба англи хэлэнд defining болон non-defining гэсэн хоёр үндсэн төрөлтэй байдаг. Relative clauses ийг үүсгэхдээ relative pronouns буюу холбох төлөөний үгсийг ашигладаг. Үүнд who, whom, whose, which, that, where зэрэг үгс орно. Who, whom ийг хүмүүст, which ийг эд зүйлс амьтдад, ийг эзэмшлийг заахад тус хэрэглэнэ. Харин that ийг хүн болон эд зүйлс аль алинд нь хэрэглэж болно. Англи хэл сурахад түгээмэл гаргадаг нэг алдаа бол which болон that ийг хэрэглэх ялгааг бүрэн ойлгохгүй байх явдал юм. That ийг зөвхөн өгүүлбэрийн утгыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай мэдээлэлд ашигладаг бөгөөд таслал тавьдаггүй. Харин which ийг нэмэлт мэдээлэл өгөх үед хэрэглэх ба энэ үедээ заавал таслалаар тусгаарлана. Одоо relative clauses ийг бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж болохыг худалдааны төв дэх харилцан яриан дээрээс харцгаая. Худалдан авагч ус нэвтэрдэггүй хүрэм хайж байгааг, худалдагч худалдаалагдаж буй хүрэм болон амьсгалдаг даавуугаар хийсэн хүрэмний тухай ярьж байгааг ансаараарай. Энд that is waterproof, which is on sale, whose zipper is broken, which is made from a special breathable fabric гэх мэт relative clauses ашиглагдаж байна. Одоо relative clauses тай холбоотой. Зарим нэг үндсэн нэр томьёотой танилцъя. Эдгээр нэр томьёог мэдэх нь танд энэ дүрмийг илүү гүнзгий ойлгоход туслана. Relative pronoun буюу холбох төлөөний үг. Antecedent буюу тодтогдогч үг. Мөн defining relative clause буюу тодорхойлогч. Relative clause гэх мэт үгсийг анхааралтай аваарай. Одоо мэдлэгээ баттгах цаг. Дасгал ажил хийцгээе. The woman lives next door is a doctor гэсэн өгүүлбэрт зөв. Relative pronoun ийг сонгоно уу? Хүн тодтогч байгаа учраас who гэсэн хариулт зөв байх болно. Өнөөдрийн хичээлээр та бүхэн relative clauses ийм тухай суурь ойлголт, тэдгээрийн төрөл, хэрэглээ, мөн түгээмэл алдаанаас хэрхэн зайлсхийх талаар сурч авлаа гэдэгт найдаж байна. Эдгээр дүрмийг байнга давтаж, практикт хэрэглэх нь таны англи хэлний төвшинг мэдэгдэхүйд сахиулах болно. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.